Шинэ бичлэгтэй автомобиль бичлэг оруулаагүй бараг сар гарны хугацаа өнгөрсөн байна. За энэ хугацаанд маш завгүй байсан болно. За ингээд шинэ бичлэгтэй орцгоё. Хоёр шүтээ. Энэ явдал намайг бага ангид байх тохиолдсон юм. Яг юу гэдгийг нь тайлбарлаж чадахгүй ч паранормал зүйл гэдэг нь баттай. Би скаутын гишүүн байлаа. Мэдээж скаут байсан учраас энд тэнд камп хийгээд л янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог байсан. Нэг удаа бид хотоос 10 орчим километрийн зайтай газар аяллаар явхаар боллоо. Аяллаа замаар хэд хэдэн дайрж өнгөрөх зурвсан дунд суурин газрын булан байх нэг шүтэн байлаа. Бид явсаар нөгөөх тахилдаа очлоо гэсэн ч тэнд зүрх замын хоёр талд хоёр шүтэн байж таарав. Тэр хоёр шүтэн бүр яг хуулаа тавьчихсан мэт байсан. Газрын зурган дээр бол яалтчгүй нэг шүтэн байсан нь сонирн байлаа. Бид газрын зурганд буусан шүтэн рүү орон хэсэг амрах зур биднийг ахлаж явсан ахлагангийн зурагч энэ шүтэний эргэн тойрныг шалгаж үзээд дараа нөгөөх рүү нь очиж үзэхэр боллоо. Энэ шүтэнд нэг гол барилга болон нэг жижиг барилганаас өөр юм байгаагүй ба нөгөө шүтэн рүү орж үзэхэр боллоо. Тийшээ оргоо үгүй юу мууцсан загсных шиг үнэр хамар сэтлэх шахан үнэртэж эхлэв. Бүгдэнд нь үнэртэж байх нь нүрийн хувирлаас нь илт харагдана. Бид шууд л хаанаас энэ муухай үнэр гараад байгааг хайж эхэлсэн ба би эргэн тойрноо хурдхан шиг тойруулан харуул өмнөх шүтэний газраас ялгагдах зүйл огт байгаагүй ч гол барилгын хаалга баг зэрэг онгоосон байх нь харагдав. Надад баг зэрэг эвгүй санагдсан учраас буцаж гарахыг санал болгоход манай ахлагч тийшээ орж үзэхэр болоод ороод явчихав. Бид гадаа нь хэсэг хүлээсэн ч тэр гарч ирсэнгүй. Санаа зовоод бид ч түүний ардаас орох гэхэд нөгөө хаалгаар муухай орилоод гараад ирлээ. Бид айж балмагцсандаа орилоход тэр л ганцаараа биднийг шоолж нээж байсан юм. Тэр нэг иймэрхүү хүн байсан да. Өмнөх шүтэний газраас өөр зүйл байгаагүй учраас бид гарахаар боллоо. Гарахаас өмнө хүн би аргашаа эргэн харвал манай ахлагч толгоогоо тогтоол усан дүүрсэн байдалтай харагдсан. Би хэсэг сандарсан ч айсанд хин юм харсан байх гэж бодоод л өнгөрсөн. Харин бусдад мань харагдаагүй юм шиг байхаар нь би олон юм ярьсангүй. Энэ удаагийн аялал өөр зүйлгүй болоод дууссан ч энэ аяллаа дараа далаа руу салхиэр явсан ахлагч маань давлгаан цохиулан алга болжээ. Түүний цогцыг хэд хоногийн дараа далайн эрэг дээр өмхөрч хөөсөн байхыг нь олсон гэдэг. Бусдын нүдээр бол зүгээр л нэг осол байсан ч надад бол тийм биш байлаа. Гол шүтэний барилга руу орсон ганц хүн нь ингэж усанд живж өгөх нь ямар нэг холбоотой байх гэж бодон би тэр шүтэний газрын талаар судалж үзлээ. Тэнд компьютер гэх далайн аяллалын сахиусыг тагдаг байсан ба тэр газрыг тойрон хэд хэдэн шүтэний газрууд байгааг мэдлээ. Манай ахлагчийн үхэл осол байсан уу? Эсвэл тахилын сахиусыг хилэгнүүлсэний хорлол уу? Гомико-сан. Хоккайдо мужийн төв хэсэгт байх ууланд авирахаар гарсан хосууд ор сураггүй алга болсон хэрэг саяхан гарсан юм. Тэднийг алга болсон дуудлагаар цагдаа болон аврах анги ирэлт гарсан ч юу ч олж чадсангүй. Одоо хэрэн тэдэнд юу болсныг хэн ч олж чадаагүй хിവэр. Тэр ууланд Гомико-сан амьдардаг гэх цуу яриа байдаг юм. Гомико-сан шөнөөрön цагаар ууланд явж байгаа хүмүүс төр ирээд "Чи намайг хайсан" гэж муухай орилон хөөдөг гэсэн. Хэрвээ чи баригдвал тэр чиний бүх мөчийг тастаад нүдийг чинь ухаж аваад шууданд хийгээд аваад явна гэх. Мэдээч тэр хүн баймгийн хурдаар чамайг хөөнгүйх учраас чи яаж зугцсан баригдах болно. Хэрвээ Гомико-сантай хоёулаа эсвэл түүнээс олуулаа байхдаа таарах юм бол таарч зугтан хин нэгнийгээ золиос болгодог гэх. Сугисава харагдсан тосгон. Аояма мужийн нэгэн уулын хормойд Сугисава гэх жижигхэн тосгон байжээ. Нэг өдөр тосгоны нэгэнээр гинэт галзуурч тосгоны бүхүүний амийг бүрлгэн хамгийн сүүлд нь өөрийгөө хорлсон гэх хэрэг гарч байж. Ганцхан өдрийн дотор бүхэл бүтэн тосгоныг хүс тэмтэрсэн хэрэг гарсан тул эрх мэдлтнүүд уг хэргийг нуунд алдлахар болж Сугисава гэх тосгон байсан гэх бүх дүүхийг устган бүр газрын зурагнаас ч арчиж орхижээ. Тэгсэн ч уг тосгоны тухай хүмүүсийн ойр санамжнаас арчиж чадсангүй. Ойр орчимд амьдрах хүмүүс Сугисава тосгоны талаар домог мэд ярих болжээ. Энэ домог шиг яриан дунд тэр тосгонд очих нууцсан байдаг талаар өгүүлэх ба нэгт тэр заман ихэнд анхааруулах самбар байх ба уг самбарт хэрв чи энэ замаар цааш явах гэж байгаа бол чиний амь насанд баталгаа өгч чадахгүй. Хоёрт
Тосон руу орох хаалга нь хуучин сүмийн мэт хаалгатай ба хаалган дор хүний гавар шиг чулуу байх ёстой. 3-т энэ тэмдгийг хаягдаж хуучирсан байшингууд байх ба аль нэг байшин руу орох үед хананд хатаж хуучирсан цусны толгой байх гэх. За одоо тосгонтой холбоотой нэгэн түүхийг өгүүлье. Нэгэн өдөр хоёр эрэгтэй нэг бүсгийн хамтаар ойн дундуур аялахаар явжээ. Тэд ойн гүн рүү орон явах зураа нэгэн хуучин сүмийн мэт хаалга харсан ба хаалганы доод хэсэгт хоёр хүний гавал мэт хэлбэртэй чулуу байхыг харж. Жолоо барьж явсан залуу өмнөх хаалгыг харамхацаа домгийн талаар гинэт санаж машинасаа бун эргэн тойрныг ажиж эхэлжээ. Эмэгтэй үнэхээр их айж орхоос татгалзаж буцахыг хүссэн ч тэд хамтдаа орж үзэхэр болж. Хаалгаар орон 100 гаруй метрийн цаахан дөрвөн хаягдсан байшин байхыг харжээ. Нэг байшин руу орж үзэхэд ханан битүү цусны тол болсон байхтай таарч. Хоёр залуугийн биеэр хүй тахта зэрэгцэн эмэгтэй муухай ойрлон бушин амьдаас явцгаая. Энд ямар нэг зүйл байгааг нь мэдрэгдэж байна гэлээ. Байшингаас хар урдаараа зүхтан гарахад тэднийг энд энээс нь хүмүүс харах шиг мэдрэмж төрж байсан гэдэг. Тэд машин руугаа яаж ч гүйсэн машин руугаа огт төхөхгүй байж. Гүгээд л байж. Нэг мэдхний эмэгтэй хоёр эрэгтэй найзаасаа тасарсан байлаа. Бүсгүй яаж ижиж байгаад юм бэ? Машинд ороод ирж. Аз тарж түлхүр золттой байлаа. Бүсгүй машин асаах гэсэн ч болсонгүй. Гэтэл хаана ихтэйгээс дон гэх чимээ гарan харахад урд шилэн цусаар будагдсан гарын хийгээр дүүрсэн байхан тэр. Бүсгүй айж чочирдон ухаан алдан маргааш өглөө нь нутгийн уугуул хөгшөнд олцжээ. Өчигдөрхөн хавхаар байсан ус нь юу ч үгүй цайсан байсан гэдэг. Бүсгүйг эмнэлэг түргэж өгөн юу болсон талаар сонссон бөгөөд хоёр эрэгтэй найзыг нь хайсан ч тэднээс огт сурах чимээ гараагүй гэдэг. Үүнээс хойш тэр эмэгтэйч ор сураггүй алах болсон гэдгээ. Хэрхэн ч төрийн хаалгыг нээх вэ? Омьёодогийн зам уйлд чөтгөрийн хаалга зүүн хойд зүг рүү харан байрладаг ба гагцуу тэр зүгээс л илдэв сүнс чөтгөр гарч ирэн гэх. Үүнээс ч болоод ч тэр хүмүүсийн дунд зүүн хойд зүгээс зайлсхийх нь олон. Зүүн хойд зүгт гал тогоо, угаалгын өрөө, бүр ор хаалгаа зүүн хойд зүг рүү харуулan байрвал тухайн гэрт илдэв муу зүйл тохиолдно гэх мухар цусаг мэд зүйл хаасаагүй байсан. За тэр яах вэ? Харин тэрхүү чөтгөрийн хаалга гэх зүйлийг хэрхэн онгойлгох талаар ярьцгаая. 1-р Акихабара өртөөнөөс Хибия шугам цун Каябачо өртөөн дээр буун Хаччобори шугам руу алхах зур төмөр хаалгандор давс байхыг олно. Тэр давсыг хөлөөрөө холдвол Тоозай шугам руу солин суугаад Такадано баба дээр буун. Тэгээд Сейбу Шинжукус шугам руу алхах зур ахин төмөр хаалганд ор байх давсыг болно. Тэрийг бас хөлөөрөө холдвол. 3-т ахин Тоозай шугам цун Каябачо өртөөн дээр буун 4-ийн A хаалгаар гарan шатар доош буун тэнд яг 10 ширхэг буудааг тараан тавь. 4-т Хибуя шугам дахин сун Цукижи өртөөн дээр буугаад Цукижи Хонганжи шугам руу алхах зур ахин төмөр харшлаганд ор давс байгааг олно. Тэрийг бас хөлөөрөө холдвол. 5-т тэгэд Хибуя шугам руу буцсан нүдэн анин алгаа ташаад метр онцов. Гэх энэ пост нийт чанал дээр 2008 оны 7 сарын 10-нд орсон ба удаач хэн нэгэн энэ аргыг туршиж үзсэн гэх пост орж байсан юм. Уг постнд би ажлаа тарав завтай байсан учраас энэхүү аргыг туршиж үзлээ. Тэнд үнэхээр давс байсан гэх пост байлаа. Энэ пост орсны дараа өдөр нь буюу 11-нд нэгэн томоохон компани захирлын хувийн хаусных нь усан сангаас залуу эрэгтэй толгоо тус газраас цус алдан амнасаа алдсан байдалтай олдлоо гэдэг мэдээ гарсан юм. Токио хотын цагдаагийн газар уг хэргийн нарийн шалтгааныг шалгасан ч учир шалтгааныг нь олж чадаагүй ба ганцхан мэдэгдсэн зүйл нь 11-ний оройн 6 цаг 20 минутанд залуухан нэр толгооноос цус алдсан байдалтай Мигуро дүүргийн Агарияма гэх газар явж байна гэсэн дуудлага байна. Цагдаа нар дуудлагын дагуу ирэхэд залуу усан санд доош харсан байдалтай хөөж байхад нь олсон байна. Уг хэрэг осол биш байх боломжтой гэдгийг хэлж байсан ч хэрэг болсон газар харьцангуй 50 бөгөөд огт хэрэг гардаггүй газар байсан.
Хамгийн сонирхолтой нь уг газар нь Накамигура өртөөнөөс 100 хойд зүгт 500 м зайтай газар байлаа. Хэн нэгний усан санд орж өгөх нь тэм цайхан биш. Тэгээд хэн л танихгүй хүний усан санд орж өгье гэж бодоход бай. Хамгийн жигт нь 11-ний өдөр энэ залуу өнөгч төрийн халгаан нэг аргыг туршиж үзэн үнэхээр амжилттай болж үүнийхээ төлөөсөнд амь насаа алдсан ч байж болох юм. Накамигура өртөөн Такадоно баба өртөөнөөс 100 хойд зүгт байх нь сонирхолтой. Магадгүй тэр үнэхээр төрийн халгыг онгойлгож чадсан байх. Та юу гэж бодож байна? Сүүлийн түүхэн дээр болохоор Омьёдо гэдэг зан уулын талаар гарсан. За энэ зан уул нь болохоор илүү архив тал руугаа чих юм уу? Ижид яг тийм ижид үзүүлдэг байсан тийм зан уул гэж би сонсч ирсэн юм байна. Хэрвээ сонирхолтой байх юм бол яг энэ Омьёдо гэдэг зүйлийг судлаад бичлэг оруулж болох юм аа. За бичлэгээ дуустал үзсэнд баярлалаа.